Ер нь бол өөрөө би гових. Өдөө говьд зүгээр шороотой байл те. Ядаад нөмөрлчих модч байхгүй. Нөмрлөө суучих юу гэхээр гэрийнхээс үдэрч суудаг. Тэгээ ядаад ардаа нэг гэрийнх ардаа ч юм уу мод тарчи тийм сурчээ гэж бодоод ийм хэрэгчлэг сонгосон. Би өдөө аж ахуйн сургуулийн 3 дугаар курс оюутан. Одоо жишээ нь шалгалтынхаа асуултанд ч юм уу ямар нэг байдлаар стрессчэд гарч ирээд гадаа ингээд суухад бол ингээд шууж иргээд навч ингээд салхин сэржигж байгаа амар гоо сэтгэл зүйн ингээд хэмжлэгээ болоод тайвшруулж өгдөг. Түгжирж орж ирээл модныхоо доор суугаад нэг жоохон нэг гүнзгий 3 амьсгаа авах тал тэр чинь тайвшраалаа нөгөө түгжирлийн стресс бүгд байхгүй болно шүү дээ. Анхны сэтгэл бол тэгэл шувуу их байсан. Хаасаагүй шууж иргээл. Дээшэл ингээд харангуут ногоо навч. Тэгээ мод харахаар угаас цаанаасаа нэг тийм тайвшраад нэг тийм гоё нэг тийм өөртөө ихтэй болдог гэх юм да. Бага аймгийн төв дээр бол юу айл яшинууд бас сонсныг бодоход их модтой. Хот мотын айлуудыг бодвол нөгөө модтой ой модтой газрын хүмүүс чинь хашаанда мод тарьдаг юм байна шүү дээ. Оюухан болохоор шууд нөгөө нэг хашаанда мод тарьж иж гоё харагдана гэдэг мэдээд мод суулгаж тарьдаг. Хотод бол зүгээр баг хашаанда хэдэн ойлтой чинь гарууд л шүү дээ. Хашаач ихэд хэцүү юмнууд дотор амьдэрдэг юм байлаа. Та бүхэндээ хандаж хэлэхэд тэгээд жаргаж тарьсан модны хажууд дэлгэр сайхан амьдраарай л гэж хэлээ да.